Улсын их хурлын гишүүн байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Элдв Очор өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Мустафа Синусаиртэй уулзлаа. Ноён Мустафа Синусаир хүлээн авч уулзаж буй байнгын хорооны даргад талархал илэрхийлээд 2018 оны 10 дугаар сард Испани улсад болох өлсгөлөн шимт хижээлийн дутагдлын эсрэг дэлхийн парламентын чуулганд Монгол Улсын их хурлаас 2 төлөөлөгч оролцохыг урьж урилгыг гардуулан өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ зарим оронд байгаа шиг өлсгөлөн хоол тэжээлийн хомсдол Монгол улсад нүүрлээгүй боловч дэлхийн тогтвортой хөгжлийн 2 дахь зорилт болох өлсгөлөнг зогсоож хүнсний аюулгүй байдал бий болгох, шимт хижээлийг сайжруулах, тогтвортой газар тариалан дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд бусад улсын парламенттай хамтран ажиллаж хамтын үр дүнд хүрэхэд хувь нэмрээ оруулахыг хүслээ. Байнгын хорооны дарга Элдв Очор 2017 онд батлагдсан мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хуулиудыг боловсруулахад нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс зөвлөмж өгч хамтран ажилласан явдалд талархал илэрхийлээд энэ онд бэлчээрийн тухай хуулийг боловсруулж батлуулахаар зорж байна гэлээ. Мөн өлсгөлөн шимт хижээлийн дутагдлын эсрэг дэлхийн парламентын чуулганд төлөөллөн оролцуулж дэлхийн хүнсний өдрийг өөрийн орондоо зохион байгуулж тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд байнгын хорооны зүгээс анхаарч ажиллахаа илэрхийллээ.